Дараагийн бичлэгтээ тавтай морил. За тэгээ бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэндээ гоё талархлын сэтгэлээ илэрхийлье гэж бодож байна. Байнга одоо бичлэгнийхаа дундуур ингээд хилээдээ чаддгүй. Тэгтээ маш их талархаж баярлж явдаг шүү гэдгээ та бүхэндээ хэлмээр санагдлаа. Та бүхний маань гоё сайхан комент, урмын үг. За тэгээ миний бичлэгийг үзээд сонсоод ингээд лайк дардаг. За тэгээ миний YouTube сувгийг ингээд дэмждэг, дагдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Цаг заваа гаргаж бичлэгийг маань сонсож, лайк дарж байгаа, комент бичиж байгаа дэ сувгийг маань дагж байгаа энэ бүхэн маань намайг маш их дэмжиж, надад маш их дэмжлэг болдог, урам хайрладаг зүйл шүү гэж та бүхэндээ бас дахин хэлмээр байна. Тэгээд өнөөдөр би болохоор өөртөө ихтэй болоход туслах амархан 7 аргыг та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо. Өөртөө ихтэй болоход туслах маш олон аргууд байдаг. Та бүхэн маань ч гэсэн мэдэх бах. Гэхдээ энэ 7 арга маань болохоор энгийн өдөр тутмын амьдралдаа ингээд хэрэгжүүлж байж болохоор тийм амархан аргууд учраас та бүхэнд манаас таалагднах гэж бодож байна. Өөртөө ихтэй болох, өөртөө ихтэй байх гэдэг зүйлийг ингээ бодоод ахаар цаанаасаа хүнд ингээ байглаасаа заяатсан зүйл бишээ. Яагаад тэгэхээр тэрийг хүн өөрийнхөө хичээл зүтгэлээс хамаарад олж авдаг зүйл юм аа гэж хэлдэг. Хүний амьдрал ингээд та хэрхэн өөртөө ихтэй байж чаддгүй. За тэгээд хэрхэн өөртөө ихтэй байж чаддаггүй вэ гэдгээс шалтгаалаад маш өөр байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний амьдралд энэ өөртөө ихтэй байх гэдэг зүйл бол маш их хамаардаг зүйлийн нэг болоод байгаа. Өөртөө итгэлгүй хүн одоо ямар байдаг вэ гэхээр хэлий гэсэн зүйлээ нэг тийм хэлж чаддгүй тий, өөрийгөө ойлгомжтой бусдад ингээд тайлбарлаж чаддаггүй. За тэгээ бусдад ингээд хитрхи их тааруулж өөрийгөө одоо даардаг. За тэгээ бүр муугаар хэлэх юм бол залтай тийм залжин муу хүмүүст ашиглуулах нь хүртэл амархан байдаг гэж байгаа байхгүй юу. Хий гэж бодсон ч нөгөө тэрийгэ үйлдэл болгох зориг гардаггүй. Тэгэхээр нөгөө эдгээр зүйлээсээ болоод өөрөө ингээд сэтгэл маш дундуур амьдраад байдаг. За тэгээд сэтгэл дундуур амьдраад ингээд сэтгэл нэг тийм таагүй мэдрэмжтэй байгаад ахаар өөрийнх нь нөгөө цаашид явах амьдралынх нь одоо хий гэж бодсон зүйлүүд ч гэсэн нэг л тийм бүтэмжтэй байж өгдөггүй гэсэн ийм олон одоо юу гэдгийг жоохон сөрөг талууд байдаг гинэ. За тэгээ өөртөө ихтэй хүн болохоор өөрийгөө сордог, за олон зүйлийг ингэж оролдож үзээд амжилт олохгүй хамаагүй ер нь бол оролдож үзэл тэндээсээ амжилттай байх нь байгаад явцдаг. За тэгээд бусдаа ярих те өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох за тийм тал дээр бол маш сайн. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг одоо юу гих бол гэж ингэж бодож анхааралгүйгээр өөрийнхөө хийх зүйлийг ингэж хийж чаддаг. Тэр зүйлүүдээсээ ингэж өөртөө ихтэй байдлыг өөртөө ингэж илүү их авчээдэг. Дээрэс нь өөрийгөө илүү олсон одоо яг өөрийнхөө ингэж амьдрахыг хүсэж байгаамаа гэдэг амьдралаа яг бүтээж явж чаддаг гэсэн маш гоё тийм давуу талуудтай байгаад байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийн 7 аргыг сонсоод өөртөө бас тохирох арга байвал хэрэгжүүлж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ энэ 7 аргыг болохоор 5 оноо гэх юм уу нэг 5 одоор ингэж хэр үр дүнтэй вэ гэдгийг нь бол гаргасан байлээ. Тэгээд энэ эхний арга бол 4 одтой арга байгаа байхгүй. 5-аас 4 оноотой гэсэн үг шүү дээ тий. Унтахаасаа өмнө өөрийгөө магтах тэр зүйлийг өөртөө хэлж өгөөрэй гэж байгаа. Дор хаяжудаа та 3 зүйлийг өөртөө магтаж хэлж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ арга нь болохоор маш амархан мөртлөө үр дүн сайтай байдаг. Бусдаар магтуулахаар одоо хүний сэтгэл ингээл нэг тийм гоё болдог штэ ер нь бол тийм ээ. Магтуулаад уурладаг хүн гэж угаасаа байхгүй штэ тий. Тэгээд бид нар чинь энэ амьдралд одоо нэгнээ магтахгүй байнга тэгээд бас магтаад байх боломжгүй тийм юмнууд байдаг учраас өөртөө гоё магтаал хэлж чаддаг байх хэрэгтэй гэж байгаа. Яагаад заавал унтахын өмнө гэхээр хүний тархич нь унтахын өмнө ямар ч ингээд нөхцөлгүйгээр болцолгүйгээр одоо санал мэдрэмжийг ингэж хүлээн авах чадвартай болдог учраас үр дүн нь хамаагүй өндөр байдаг учраас яг одоо унтахын өмнө гэж хэлдэг юм билэ. Тэгэд энгийн амархан зүйлээр одоо өөрийгөө магтаж эхэлсэн ч болно шүү дээ тий. Өнөөдөр хичээсэн шүүч гэдэг юм уу тий. Гадуур хоолоогоо одоо хоолоо бэлдэж аваад явдаг мундаг шүүч гэдэг юм уу. За тэгээд өөртөө цаг гаргаад нүрээ сайхан арчилчлаа шүүч гэдэг юм уу. Ер нь юу ч байж болно. Өөрийнхөө ингээл хийгээ ботсон зүйлээ хийцсэн байх юм бол тэрийг магтдаг ч юм уу тий. Өдөр тутмын жижиг зүйлээс ингээд өөрийгөө магтаж өгөөрэй гэж байгаа. Ингэх юм бол маш гой үр дүнгууд гарч ирдэг. Ингэснээр хүний сэтгэл баг багаар өөдрөг болж дээрэс нь ингээд дофамин хүнд маш ихээр ялгарч эрч хүчтэй тийм юмыг хийх хүсэл эрмэлзэл хүртэл маш ихээр төрж эхэлдэг гэж байгаа учраас маш гоё арга санагдсан. За тэгээ хоёрдугаарт нь болохоор энэ их сонирхолтой пава поз гэж байгаа байхгүй японоор тийм хүчтэй биеийн поз авах арга гэж байгаа.
За тэгээд энийг өдөрт 2 минут ингээд өөртөө аваад хэрэгжүүлээд байх юм бол тандаас тийм одоо өөртөө итгэл багаагаар мэдрэгдэж эхэлдэг гинэ. Одоо тэр нь ямар позууд вэ гэхээр ташаагаа тулж ингээд зогсдог ч юм уу тий. Тэгээд хүлээ ачаад нэг тийм ихэмсэг суудаг ч юм уу. За тэр нүг манайхаар бол илгээ тэрвэрх гэж хэлээд байдаг зөв одоо нөгөө гараа ингээд зөрүүлээд нөгөө ингэртээ барьдаг штэ тий. Яг тийм арга ингээд яг ерөнхийдөө нэг тийм эргэтэлэг ч юм уу. За тэгээ нэг тийм багш даргархуу тий тийм позууд байдаг да. Тийм позуудыг ер нь бол өөртөө ингээд өдөрт 2 минут хийж өгөх юм бол цаанаасаа ингээд амархан мөртлөө өөртөө ихтэй мэдрэмж төрүүлдэг тийм үр дүнтэй арга гинэ. Тэгээ энэ арга болохоор 3 оноотой юм билээ. За 3 дугаарт нь болохоор сандарлыг өөртөө итгэл болгож өнгөлж чаддаг арга гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ болохоор ямар учиртай гэхээр хүн одоо ямар нэг зүйл хийх оролдох те. За тэгээ хүнд нэг юм ингээ хэлий гэж бодох үед ингээ дотроос нэг тийм заашиг шиг ч юм уу те. Ингээд нэг жоохон сандрал байгаад байдаг штэ. Тэгээд тэрийгэ хүн давж гарч чадах юм бол автоматар хүний өөртөө итгэл ингэж өсч идэг гэж байгаа байхгүй юу. Заавал одоо том зүйл байх алуугүй зүгээр өнөөдрийн амьдрал дотроо бид нар чинь ингээл хин нэгэнд хэлийгээл хэлж чадахгүй за гэл ингээ болчихдог. Тэгэл дараад нөгөө хилцэн бол гэл ингээд үлддэг зүйлүүд ч гэсэн зөндөө байдаг штэ. За одоо нэг гоё үйлчлэгээ аваад ямар гоё үйлчилдэг юм бэ гэд тэр хүнд хилдэг хүн нь яг үнэндээ маш цөөхөн байдаг гинэ. Тэгээд хэлэхгүй зүгээр дотроо бодоод өнгөрдөг хүмүүс нь дийлэнх нь байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор тийм нэг жижиг зүйлүүдийг ч гэсэн хүнд ингээд илэрхийлж чаддаг болох юм бол тэндээсээ бид нар чадчихлаа гэдэг мэдрэмжийг авах нь хамгийн чухал учраас тийм зүйлүүдийг ч гэсэн хийж үзвэл өөртөө итгэл нэмэгдэгэ гэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг дотроо бодхоосоо илүү баярлалаа ямар гоё үйлчлэгээтэй юм бэ ч гэдэг юм уу те чи ямар хөрх юм бэ ч гэдэг юм одоо юу гэдгийг тэгэл ингээл магтаж ингэж үгээ гаргаж хэлдэг ч юм уу ингээд өөрөөсөө ер нь зориг ингээл нэг алхам гаргаал ах юм бол тэр нь одоо танд бас өөртөө итгэл болдгоо гэсэн юм арга байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нэг сонирхолтой судалгаа хийсэн чинь Америкчууд хамгийн өөртөө итгэлтэй хүмүүсээр гарч ирсэн байгаа. Тэгээд бараг 80% гэж гарч ирж байсан баха. Азийн улс орнууд болохоор харьцангуй бүр өөртөө итгэх итгэл нь 20-30% руу орцсон гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд Европ тал руугаа тэгээд Америкчууд бүр хамгийн өндөр гарч ирсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг өөрийнхөө бодсон юмыг гоё ингээд илэрхийлээд хилээ явцдаг зүйлтэй бас маш их холбогддог юм болов уу гэж би бас бодсон. Тэгэхээр та бүхэн маань ингээ гоё санагдсан зүйлээ ингээ хэлмээр байвал гоё тэр хүнд хэлээд за гэж ингэж дотроо бодож өнгөрөхгүйгээр ингээд гаргаад үзээрэй гэж бодож байна. За тэгээ дөрөвдүгürt нь болохоор маш гоё цэвэр цэмцгэр орчинд аль болох амьдрах арга гэж байгаа. Энэ болохоор 3 оноотой арга юм билэ. Энэ нь нөгөө хүний сэтгэл санаагч дүүрэн байлгадаг. За тэгээд дээрэс нь өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг учраас аль талдаа маш гоё одоо эерэг арга болчихж байгаа байхгүй юу. Ер нь ингээ бодоод ахаар чинь те хөвлөрсөн нэг тийм заваа орчинд хүн амьдрахаар яах вэ те хүний сэтгэл санаач гэсэн ер нь бол тавгүй хүндлээ нэзтэй. Тийм болохоор аливаа бүх зүйлээ одоо гэртээч гэдэг юм хаанач байдаг ер нь байгаа орчиндоо гоё эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байх юм бол тэрийг нь дагаад хүний өөртөө итгэл нэмэгдэж улмаар одоо юу гэдэг бүтээлч байдал өсдөг гэж байгаа байхгүй юу. За энийг бол би яг үнэн гэж бодож байна. Би бол яг нэг тийм гоё цэвэр цэмцгэр ингээд бүр нэг бүх юм ингээд жин там болсон газар яг ингээд суугаал бичлэгээ хийгээл ч юм уу юмаа бичээл ингээд байж ах дуртай учраас заавал цэвэрлж ингэж байж санаа хүрдэг байхгүй. Тэгэхээр нэг талаараа өөрийгөө ядраад байгаа юм шиг боловч яг ингээд янз бүрийн одоо сэтгэл судлалын юмнууд уншаад ахаар энэ цэвэр цэмцгэр байдал одоо эмх цэгцтэй байдал бол таны сэтгэл зүйд маш их нөлөө үзүүлдэг шүү гэдэг зүйлийг ганцхан өөртөө итгэлтэй байх арга биш бусад зөндөө зүйлүүдээр бас уншиж үзчихсэн. Тэгээд ингээд хөглөрсөн ийм заван орчинд ч юм уу хүн ингээл байгаад ахаар хүнд баг багаар хүссэн үсээгүй би ч бүтэхгүй юм байна да би ч одоо нэг тийм иймэрхүү юм хүндээ гэсэн нэг тийм шүүмжтэй бодол ингээд суугаад байдаг гэж байгаа байхгүй юу. Тэр бодлоос бас хүний мэдрэмж одоо сэтгэл зүй хүртэл маш сөрөг болдго юм болов уу гэж бодсон. Тийм болохоор гоё цэвэр цэмцгэр орчинд амьдарч одоо өөртөө итгэлээ нэмэгдүүлэх боломжтой байна гэж бодож байна. 5 дугаарт нь болохоор гештальт залбирлын арга гэж байгаа.
Японоор гежутарто no инори гэж хэлээ л дээ. Тэгээд энэ нөгөө гестальт эмчилгээ гэдэг нэг тийм шүлгээр бичсэн юм байгаа. За би энэ дээр тэр шүлгийг нь оруулчих. Та бүхэн маань ингээд шүлгээс хараараа. Тэгээд нэрээ би ямар нэгэн одоо их сургуулийн нэр ч юм уу, ямар нэгэн одоо хүний нэр ч юм уу, ингээд түрүүн бас нэг бичлэгэн дээрээ ай ч юм уу ингээд янз бүрийн юмнууд гарахаар нэрийг нь бичдэг шүү. Та бүхэн маань бас анзаардаггүй бол бичлэгээ үзэж явах орондоо яг тэр нэр ус гарсан үед тэр зурагны дээр харж байгаараа тэнд би нэрийг ингээд оруулдаг шүү. Энийг ч гэсэн бас адилхан энэ дээр би зургаар тэр шүлгийг нь оруулчихъя. За тэгээд энэ болохоор нөө сэтгцийн эмч Fritz Perls гэдэг хүний бичсэн шүлгээр ингээд одоо залбирдаг ийм арга байгаа байхгүй юу. Тэгээд энэ арга нь болохоор 5 оноотой байлээ. Бүр маш өндөр оноотой. Тэгээд хэвлэж гаргаад нүдэндээ харагт газар ингээд өлгөөд өдөрт яг тэнд 20 секунд зориулаад тэр шүлгийг унших ийм арга гэж байгаа. Яагаад энэ арга нь өөртөө итгэх итгэлийг илүү нэмэгдүүлдэг вэ гэхээр би болон чи гэдэг ийм үгний давтамж маш их орсон учраас энэ одоо үгэн дээр тэр хүний тархинд нөлөөлдөг зүйл байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэд яагаад энэ үгэн дээр нөлөөлдөг зүйл байгаа вэ гэхээр та бүхэн маань Адура Шинригаку гэдэг нөгөө Адлерийн сэтгэл судлалыг мэдэх бах тий. Австралийн сэтгэл судлаач Альфред Адлер гэж хүний одоо гол нөгөө нэг утганд байдаг штэ. Асуудлыг салгах гэж үздэг тэр онол. За тэнгүүд би чи гэж үгээр хоёр хүнийг салгаж байгаа учраас энэ салгаж байгаа гэдэг ойлголтоор цаанаасаа байглаасаа өөрийгөө бусдтай харьцуулахгүй одоо тэгээ бусдын одоо юу гэж бодох бол гэдэгт анхаарахгүй би бол би юм бэ чи бол чи юм бэ гэдэг тэр ухамсарыг автоматар өөрийнхөө тархинд суулгаж өгч яадаг гэж байгаа байхгүй. Тийм учраас хүний өөртөө итгэх итгэл маш ихээр нэмэгдэж идэга гэж ингэж үзэж байгаа юм билээ. Тэгээд илүү нөгөө өөрийнхөө амьдрах чаддаг болдог. Тэгээд өөртөө итгэх итгэлээ алдсан эсвэл итгэдэггүй хүмүүс яадаг юм бусдад таалагдах гэж хичээснээсээ болоод бусад хүн надад дургүй байх үе гэдэг нэг тийм айцтай болчдөг тий. Тэгээд тэр бусад хүн надад дургүй болчихгүй гэдэг айцаасаа болоод хүмүүст тааруулаад хүмүүсийн одоо хэлсэн үгээр байгаад тэгээд яг өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гээгээд байдаг талтай учраас энэ аргыг хэрэглэснээр эдгээр сэтгэл зүг бол өөртөө ингээд шийдэж өгөх боломжтой гэж байгаа. Зөвхөн одоо өөртөө итгэх итгэл биш мөн бусдад тааруулахгүй байх те зөвхөн өөрийнхөө мөн чанараараа амьдрч чадах гэдэг ингээд маш олон гой сэтгэл зүг өөртөө бий олгож өгдөг юм билэ. Тийм болохоор та бүхэн маань энэ дээр бичсэн одоо шүлгийг скриншот хийж аваад юм уу эсвэл ер нь бол тэгэл Google интернэс хайсан ч гэсэн гараад ирнэ гэж бодож байна. Тийм болохоор ингээд өөртөө ойрхон газараа тавиад өдөрт 20 секундыг ядаж зориулаад уншаад байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд 6-ад нь болохоор сошиал орчноос салах арга гэж байгаа байхгүй юу. За энэ болохоор 4 оноотой юм билэ. Аливаа зүйлийг хаях, орхих, таслах гэсэн утга санаатай юм дан шари гэсэн үг байгаа байхгүй юу. Энэ 6-ад гарган дээр Японоор дан шари гэж бичиж байгаа. Тэгээд Америкийн сэтгэл судлалд ер нь бол ингээд утсаараа интернет орчинд хэр их байна та төдий чинээ өөртөө итгэлээ алддгаа гэсэн тийм судалгаа гарсан байгаа. Тэгээд сөрөг мэдээлэл ихээр ингээд тархиндаа аваад ах юм бол хүн өөрт хамаатаач вэ, хамаагүй ч вэ, ямар ч гэдгээ ингээд нэг ялахгүй учраас тэр бүгдийг ингээд хүний тарих хүлээж аваад тэгээд хүний сэтгэл зүйд ингээд тийм санаа зовнил одоо юу гэдэг нэг айц төгшүүр ингээд дүүрээд тэрнээсээ болоод хямарч сэтгэлээр ундаг болчдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ хэлэхээр тэгвэл сөрөг юм л үзэхгүй байвал болж байгаа юм уу гэд бас бодож магадгүй те. Бас тийм биш байгаа. Эрэг мэдээлэл одоо гой сайхан юм ингээд үзээд хараад байж болох ч гэсэн тэр бас сөрөг талтай. Та ингээд хичнээн хүн татаархдаггүй, хичнээн одоо бусдын имийг дэмжиж ингэж гоёор бодож ямар гоё юм бэ гэд ингээд хардаг хүн байлаа ч гэсэн хүний тархинд одоо тэр эрэгч бай, сөрөгч бай тэр мэдээллүүд бүгд өөртөө итгэлгүй болоход нөлөөлж идэг гэж үзсэн байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр хүн ингээд хичнээн дэмжээд ингээд үзэж харж исэн ч гэсэн даалд ухамсарт нь гэтэл миний байж байгаа гэдэг тийм нэг одоо даалд бодол төрөөл тэгэл тэр нь ингээд багаар өөрийгөө ингээд харьцуулах муу зуршилд сургаж идэг гэж байгаа байхгүй. Өөрийгөө одоо дарж байгаа л гэсэн тийм ойлголт яваад байгаа. Тийм болохоор энэ сошиал орчныг бол өөртөө маш тохиромжтойгоор маш тэнцвэртэйгээр үзэж харж чаддаг болох гэдэг бол өөрийгөө хамгаалах нэг том
одоо арга юм байна гэж байгаа. Тэгээ эн чинь бүр 4 оноотой ахаар бас их өндөр арганд орж байгааз. За 7-д нь болохоор үгний давтамжийг өөртөө хүчтэйгээр хэрэгжүүлэх арга гэж байгаа. Одоо өөртөө итгэх итгэлтэй байдлыг өөртөө суулгахын тулд маш гоё гол нь тийм хүчтэй үгнүүдийг өөртөө байнга хэлж занших хэрэгтэй гинэ. Тэгээ энэ болохоор 4 оноотой юм билээ. Тэгээ хүний бие организм яг бидний одоо энэ бие гэдэг зүйл бол амин дэм хоол унд идчихэж ямар байхаа шийддэг. Тэр түүгээрээ одоо бид нар биеэ ингэж бүтээж байдаг штэ. Тэрэн шиг хүний сэтгэл яадгүй гэхээр зөв гоё хүчтэй үгээр ингэж бүтээгдэж идэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар өөртөө аль болох магтаал хэлж, аль болох гоё үгийг хэлж, за тэгээд хүчтэй өөртөө таалагддаг тийм гоё мэдрэмж авдаг үгнүүдийг ингээд бичээд өөртөө хэлж явах юм бол илүү одоо бид нар өөрийнхөө сэтгэл зүг гоёор бүтээж чадах юм шиг санагдсан. Тэгээд юу гэдгийг ирч хүчтэй, зоригтой, би өөртөө итгэлтэй гэл одоо юу гэдгийг зөндөөл үгнүүд энэ тэнд байдаг. За тэгэл таны бас дуртай ямар үг аах нь те. Тийм үгнүүдээ ингээд хэлээд за бас өөрийнхөө өөртөө итгэлийг нэмэгдүүлж болно гэж байгаа. Тэгээд эдгээр 7 аргыг хэрэглэхэд ерөөсөө хэцүү зүйл огт байхгүй учраас тийм угаасдаа сонсохоор ер нь тийм маш амархнаар ингээл нэг тийм ажил болохгүйгээр ингээ хийчих тийм аргууд учраас өөрийгөө багч гсэн те өөрчлөх боломжтой гэж бодож जैन. Тэгээд өөртөө итгэлтэй байх нь таны амьдралын одоо бидний амьдралын гол суурь учраас тэр гол суурьа бид нар одоо гоёор ингээд тавиад явж чадах юм бол нэг алхам ч гэсэн амьдралдаа илүү урагшлаад альва зүйл хийх нэг гоё зориг төрөөд за тэгээ одоо байгаа амьдралаа илүү өөрчлөе ч гэдэг юм уу тийм гоё хүслүүд бас төрж бий болох бах. Тэгээд ярихаас илүү үйлдэл хийдэг болох бах гэж бодож जैन. Тийм болохоор маш олон гоё давуу талтай учраас өөртөө тохирох аргаа сонгож аваад ч юм уу бүгдийг нь хийхэд хэцүү бол бүгдийг нь хийвэл бас бүр илүү үр дүнтэй бах. Тэгээд өөртөө тохирох гоё аргаа сонгож аваад гол нь урт удаан байнга тууштай хийхийг хичээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан бах гэж бодож байна. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.